Библийн зарчим. Бид мөнгөнд хэрхэн хандах хэрэгтэй вэ? Мөнгө нь дэлхийлэг бөгөөд ёрын мූл зүйл үү? Библиэд хэлэхдээ байгаа юмдаа сэтгэл хангалуун байж амьдралчин мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг гэжээ. Уг ишлэлд мөнгийг бус харин мөнгөн чунах явдлыг буруутгасан байна. Бурхан ертөнцийг бүтээсний хувьд материалын ертөнцид амьдрахын бидэнд зөвшөөрсөн сацуу эдийн засаг хийгээд мөнгөний харилцаа хөгжин цэцгэлэхийг урьдчилан мэдэж байсан. Тиймдээч мөнгө болон эд баялагын ашиг тусын талаар Библиэд дурдсан ишлэлүүд олон бий. Мөнгө энэ дэлхийд амь зуухад төдийгүй Бурханы ажлыг хийхэд зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. Тухайлбал илгээлтийн эзэдийг хангалттай санхүүгийн их үүсвэрээр дэмжих шаардлагатай байдаг. Мөнгөгүй бол Илч Паулын илгээлтүүд бүтгээргүй байсан. Филиппойчууд түүнд олон удаа эд материалын тусламж үзүүлж байжээ. Бурхантай харилцах харилцаагаа бэхжүүлж хүмүүсийг ивэхэд мөнгийг хэрхэн ашиглаж болох арга замуудын талаар Библи бидэнд зааж өгсөн бөгөөд энэ талаар цөөнгүй жишээг дурдсан байна. Загхай материаллык байдлаас чөлөөлөгдөөд хөрөнгөнийхөө хагасыг ядуусд өгч хэн нэгнээс заллан авсан байвал түүнийгээ 4 дахин нугалж эргүүлнэ өгөн гэсэнд Есүс баярлаж өнөөдөр энэ айлд аврал ирлээ гэсэн байна. Есүсийн үйлчлэлийг чинээлэг эмэгтэйчүүдийг санхүүгээр дэмжих байв. Аримат Йосеф хүртэл өөрийнхөө боршийг Есүст өгснөөрөө эд хөрөнгөөрөө үйлчилсэн юм. Тэгвэл Илч Паул би тарчхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлэн байх, элбэг байх, дутагдахыг аль альны нууцуд би суралцсан гэж хэлсэн нь материаллык байдлын талаарх Библийн жинхэнэ зарчмыг харуулжээ. Хуучин гэрээнд ч бас мөнгөний олон ашиг тусын талаар дурдсан байдаг. Бурхан анхны хосод элбэг хангалуун амьдрах орчин бүхий Эден цэцэрлэгийг өгсөн. Тэр Авраамыг мал сүрэг, алт мөнгө ихтэй маш баян болгожээ. Явд орны бүх хүний дундаас хамгийн баян нь байв. Бурханы асар юудэчүүдийн хөрөнгөөс боссон эзэн дэдэнд онцгой өрөөлүүдийг амлсны дотор материаллык эд баялаг багтаж байсныг гарын чин аливаа ажил үйлсийг ивэхийн тулд биеэс чин төрөх үр хүүхэд, малчин төл, газрын чин ургацыг эзэн ариун болгон олон үндэстэн чамаас зээлнэ харин чи зээлэхгүй гэсэн ишлэлээс харж болно. Бурхан бол бүх бүтээлийн эзэн бөгөөд энэ дэлхий дээрх бүхнийг захирддаг болохыг Библи бидэнд харуулж байна. Тиймээс идэж цадаад тэр сайхан газрыг өгсөний төлөө эзэн Бурханаа магтах учиртай билээ. Хуучин гэрээний мэрэгэн ухааны номуудад мөнгөний ач тусын талаар дурдахдаа эзнээс эмээхүү ба даруй дорд байдалд эд баялаг, алдар хүнд, амь шагнал болно. Би бүх баялагт баясдагтай адил таны гэрчлэлүүдийн замд баясдаг гэжээ. Эд баялаг нь Бурханы үг адил тааламжтай байж болохыг Библиэд инхүү өгүүлжээ. Мөн эд баялагт баясах нь ямар нэгэн байдлаар гин болно гэж дуулал намын хааж дурдаагүй юм. Баячуудын хөрөнгө баячуудтай бэхлэлд зайд. Ядуусын үг үерл ядуустай балгас. Бурханаас эд баялаг хөрөнгө зойр авсан хүн бүрд тэдгэрийг эдэлж хэрэглэх эрх олгож мөн өөрийн зүтгэл баярлаж хөв хүртхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн. Библиэд эд баялагын ач холбогдлыг онцолж буйг дээрх гişээлүүдээс харж болно. Тэр бүхэл хөрөнгө оруулалтын зарчмуудын талаарч бидэнд зааж сургажээ. Хөрөнгө оруулалтын талаарх Библийн зарчим. Библи санхүүгийн талаарх хамгийн тодорхой бөгөөд шулуун зөвлөгөөг оршил яриа хэсэгт дурдсан. Номлогчийн үгс номын ишлэлүүдээр өгчээ. Мэргэн ухааны энэхүү номоос хөрөнгө оруулалтын зарчмуудын талаар хамтдаа судлая. Нэгдүгээрт зүтгэлтэй бай. Залхуугийн дээвэр хотоож лазан гартны герт тусаал гоочих. Номлогчийн үгс 10:18 дээр. Хэрв бид ажил хөдөлмөртэй хичээл зүтгэлгүй байх аваас өрхийн санхүү маань тусаал гоочдөг. Муудсан дээвэр адил сүрэх болно. Мэргэн ухааныг заадаг сургаалт үгс номонд хэдий хүртэл хэвтэх вэ? Нойрноосоо хизээс ирэхэм залхуу минь. Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна. Лазан хүн албадлагын ажил хийн. Хэмээн залхуурлын талаар бидэнд сануулжээ. Тиймээс итгэгч бид залхуучуудын ангилалд багтах ёсгүй. Түүнчлэн хийц хүрэн суугчийн хувь тавилан туйлын ядуурл ба зовлон зүдүр болдгийг тодорхой анхааруулсан байна. Энэ нь эрх мэдлнүүдийн ч мөн адил хамаарах бөгөөд хэрв залхуу хүн улсыг удирдвал эдийн засаг нь хөгжин цэцгэлэхгүй билээ. Хоёрдугаарт санхүүгийн хүчтэй байдал. Номлогч үгс номны 10:19 дээр хүмүүс найр хурмаар баяр баясгалан хийж дарсаар амьдралаа хөгжилтэй болгодогч мөнгө бүхний хариу ажээ. Энэ ишлэлийг тайлбарлахад эргэлзээ өсөж болох юм. Гэхдээ энэ дэлхийд бүхнийг мөнгөөр шийднэ гэсэн агуулгыг Лавдая илэрхийлэв.
Мөнгө бол зайлшгүй хэрэгтэй зүйл гэсэн санаа оршиж байгаа юм. Хүүхдийнхээ коллежийн төлбөрийг төлөх, машинаа засуулах, эмнэлэгт үзүүлэх, эсвэл уг ишлэлд дурдсанчлан чөлөө цагаараа ямар нэгэн зүйл хийхэд мөнгө л хэрэг болж таарна. Энд шунхайрал юм уу материализмын талаар ярьсангүй. Бодит амьдралыг л өгүүлж байна. Харин энэ ишлэлийг сөргөөр тайлбарлавал хэрэв та мөнгөө өрн танаг хийвэл санхүүгийн сүрэлд өртөнө гэж ойлгож болох юм. Ямар ч тохиолдолд бодит амьдрал дээр мөнгө ямар ч ач холбогдолтой болохыг Библи онцлон хэлжээ. Есүс Лук номны 12:30-д хэлэхдээ ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармаан хайдаг билээ. Харин эцэгч нь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм гэж хэлсэн. Амь зуухын тулд хүмүүс юу идэж ууж буйд санаа тавьдаг байсныг харуулна. Бурхан амьдралын бодит үннийг сайн мэдэх учраас энэ дэлхийд бусдын адил мөнгөнд санаа зовж амьдрахын оронд бүх асуудлаа дүүн дөргөж байхыг Есүс бидэнд заан сургажээ. 3-р эрх мэдэлтэй хүмүүст болгоомжтой ханд. Номлогчийн үгс номны 10:20 дээр хэлэхдээ бодолдоо хааныг бүүзөх, баян хүнийг унтлахын өрөөндөө ч бүү хараа. Учир нь Тэнгэрийн шууд тэдэнд үг зөөхөн бие бөгөөд далавчд бүтээл уг хэргийг задарч магад. Энэ нь удирдагчд болно. Чинээлэг хүмүүст болгоомж сэрэмжтэй хандаж байхыг бидэнд сануулж байгаа хэрэг. Хэрэг бид болгоомжгүй хандвал тэд эрх мэдэл, хүч чадалтай учраас амьдралд маань сөргөөр нөлөөлөх боломжтой. Ажил хөдөлмөрт маань нөлөөлж чадах даргатайгаа харьцахтайч сэрэмжтэй байх. Мөн үйлчлэгчээ дорд үзэх аваас дараа нь харамсаж магад. Өөрөөр хэлбэл энэ бүх хүмүүс бидний эд баялагт нөлөөлөх хүчтэй. 4-р хөрөнгө оруулалттай солонгоруул. Номлогчийн үгс номны 11-р бүлгийн 1-2-т өөрийн талхыг усны гадаргуу дээр хай. Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ ирж олох болно шүү дээ. Өөр тоногдсныг 7 юм уу 8%. Учир нь энэ дэлхий дээр ямар гайхамшиг тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ. Өөрийн талхыг усны гадаргуу дээр хай гэсэн энэ өглөг өгөх бус хөрөнгө оруулах тухай юм. Усны гадаргуу гэж далайн тэнгисийн арилжаа 8-нд хөрөнгө оруулахыг илэрхийлж байна. Өөр тоногдсныг 7 юм уу 8% гэдэг нь удиршин таамаглаагүй төлбөр тооцоонд бэлтгэлтэй байх үүднээс хөрөнгө оруулалтаа солонгоруулах талаар хэлж байна. Орчин цагт хөрөнгө оруулалтаа солонгоруулах талаарх бүх өндгөө нэг сагсанд бүхий гэдэг зөвлөгөөч бий. 5-р Номлогчийн үгс номны 11-р бүлгийн 3-аас 4 дээр хэрэв уулс хуралдах аваас газар дээрх хур болон буу түүнчлэн мод өмнөн хойд зүгт унлаа гэхэд унсан тэр газартаа үлдэж хоцормой. Салхины аясыг харагч тариалж үл чадна. Үүл хуралдуулагч нэгэн хурааж үл чадна. Бид юу ч хийсэн үйлс хуралдаж хур болон буух цаг ирэх бөгөөд зарим гай готгороос зүхтаа харахгүй билээ. Болох ёстой зүйл болдгороо л болох бөгөөд унаж буй модны айдлаар зарим үйл явдлыг удиршлан таамаглах боломжгүй байдаг. Болдгсон бол бид тухайн үйл явдлыг сэргийлмээр байгаа ч ямар ч боломжгүй гэсэн үг. Энэ нь ялзарсан дэлхийд хинэн шаналж, хинэн гашуудах, хинэн энэ бүхнийг хор хохирлгүй даван болохыг бид мэдэхгүй шүү дээ. Илээч бид салхи шуурганы аясыг хараад тариалахгүй байж болохгүй. Эс бөгөөс ургац хураана гэж хүлээх хэрэггүй юм. Ийм байдлаар хөрөнгөтэй болно гэдэг нь боломжгүй зүйл. Хөдөлгөйтнө гэж айсандаа ажлыг хойш тавих буюу хөдөлмөрлөхгүй байх нь ухаалаг хэрэг биш гэдгийг дээрх ишлэлээс харж болно. Айдастай эргэж, дэмий сухаар тодорхой хэмжээний эрсдэл ирнэ гэдгийг тооцоолж мөнгөөрөө ухаалаг хөрөнгө оруулалт хийх зүрх зоригтой бай. Бүх зүйл төлөвснөөр болохгүй байсан ч амжилт бүтлгүүтлийн аль алинд амьдрал тохиох гарцаагүй гэдгийг зоригтойгоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 6-р амжилт бурхны гарт байдгийг ойлго. Номлогч үгс номны 11-ийн 5 дээр жирэмсэн эмэгтэйн хөвлөд яснууд хэрхэн бүрэлдэхийг болон салхины замыг чи үл мэдхийн адил бүхнийг бүтээгч бурхны үлсийг чи тааж мэдэхгүй. Эмэгтэй хүн хөвлөдөө хүүхэд олоод тээж төрүүлэн гэдэг хүний амсаж мэдрэх болох хамгийн сайхан зүйлсийн нэг билээ. Анагаах ухаанд үлэмж их дэвшил гарч байгаа ч ураг хөвлөдөө эндэх магадлалуудыг таамаглахад бэрх хിവэрээ л байна. Бид зөвхөн бурханд найдаж хүүхэд аюулгүй төрх мөчийн хүртэл болгоомжтой байхаас өөр зүйл хийж чадахгүй. Бизнес эрхлэхдээ ийм дүрм үйлчлэнэ. Амжилт олох нь баталгаагүй учраас бидний хамгийн сайн хийж чадах зүйл нь бурханд итгэх юм. Бидний төлөөх бурханы төлөвлөгөө, зорилгыг бид мэдэх боломжгүй. Мөн итгэгч байлаа гэд бизнес манч хаашаа ирэхийг, юу тохиолдохыг ч таашгүй. Тиймээс бүх зүйлийг бурханд өргөх нь ухаалаг хэрэг бөгөөд бурханы хүслийг таамаглах гэж оролдох шаардлагагүй юм.
Харин итгэлэл бидэнд ямар ч нөхцөл байдлыг даван туулах хүчийг өгдөг. Бидний амьдрал Бурхны гарт байгаа гэдэгт үнэхээр итгэдэг бол эрсдэл үүрхээс эмээх хэрэггүй. Харин итгэлдээ түшиглээд хөрөнгө оруулаад үзэх хэрэгтэй. 7 дугаарт тууштай бай. Өглөө тарь, өдөшч гараа бүү болго. Учир нь өглөө орой тариасны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ. Энэ нь хэн нэгнийг ажлын хинэтэн бай гэсэн үг биш. Харин тааварлшгүй зүйлээр дүүрэн бизнесийн ертөнцид боломжийг шүүрч авахд ямагт бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг юм. Хэрв тариачин талбайныхаа олон хэсэг дүр суулгавал нэгээс нь эсвэл бусад хэсгүүдээс ургац авч болно. Үүнийг мэдээ гэвэл хүлээх хэрэгтэй. Харин талбайда юу ч сулгаагүй эсвэл нэг л газар үр суулгасан бол бусад хэсгээс ариун ургац сураах талаар хизээч мэдэхгүй. Тиймээс бид уян хатан байж хүч хөдөлмөр болоод хөрөнгө оруулалтаа солонгоруулах хэрэгтэй. Хэсэг хугацаанд хичээл зүтгэл гаргачаад бууж өгвөл хүчээ дайчлаагүй л гэсэн үг. Христэд итгэгчийн хувьд бид Бурханаар хөтлүүлэн гэдэгтээ итгэлтэй байж бууж өгөхгүй гэсэн бодолтой амьдрах ёстой. Тэгэхээр мөнгө, бизнес, хөрөнгө оруулалтыг Бурхан чухал тооцдог байх нь. Мөн дээрх 7 зарчим нь зөвхөн хөрөнгө оруулалтад хамаатай гэвэл үгүй юм. Тухайлбал тууштай бай гэсэн 7 дугаар зарчим нь ажлын байр хийгээд амьдрал дээр ч мөрдөх чухал зарчим болно. Бурхан биднийг бүх зүйл зүтгэлтэй байж амжилтанд хүрээсэй гэж хүсдэг. Мэргэн ухааны номуудаар дамжуулан мэргэн ухаанаа айлтжээ. Тэгвэл үүнийг амьдралдаа хэрхэн ашиглах нь одоо биднээс хамаарах юм шүү.